дээ. Одоо та нарт хавтах хасрын домгийг ярьж өгье. Намрын дунд сарын идэх халуун цагт эзэн Чингис хаан мянган ав хөдлөгөж, мянган ном сумаг саад, мянган шар тайга дагуулан авд мордож гинэ. Хан гай газар явж хайл уугууг барьж, цагаан талаар хэсж, цагаан цохор ирвэс бариад, шилшилэр хэсж, шил үсгөрөөс барьж, шар манхнаар явж, шар эрэм барс барин явтал. Гэнт хүйтэрч, бүсэлхийн чирээ цас унан гамшиг болж илдээ. Чингис хаан шинжээч мэрэгдийг дуудан учрыг асуувал хар хангайн нутагт арваалж хар эмгэн гэж нэг хараалч эмгэн байна. Тэр хараалхын дайсагнаж байна гэж. Тэгэхээр тэрний хэрхэн дардаг вүлээ гэж хааныг асуухад шинжээж цааз хуйланд дарагдсан хавдах хасрыг авчрахгүй бол өөр тэрнийг дарах хүн байхгүй гэж гэн. Тэр үед хавдах хасар яасан бэ гэвэл эзэн богд Чингис хааны морины уян дээр үүдийн алдад нэг уйл шоу ирээд дуугарчээ. Чингис хаан хавдах хасарт тэр уйлыг харвж унгаа гэж зарлаг болж гэн. Хавдах хасар уйлыг харвтал савсарт нь нисж байсан шаазгай таригдаж харин уйл нь нисээд явчихжээ. Үүнд Чингис хаан хэлэгнэж би чамайг уйлыг харв гэснээс биш шаазгай харв гэв. Чи миний зарлагыг зорчлоо гэд 100 алдын хар худагт хийгээд дарчихсан юм байжээ. Тэгээд хавд хасрыг тэр дарав гаргаж аваад арваалж хар эмгнийг даруулахаар явуулах гэтэл тэрээр олон хоног худаг торигдон хүч тавиргүй болж худагаас гарч чадахгүй байлаа. Хавд хасраа надад нэг 100 хар хоньны мах идүүлвэл би дайсны чинь тарья гэж амлажээ. Ингээд хавд хасарт нэг өдөрт нэг хар хоньны мах идүүлж 100 хоног тэжээгээд тамир сүлд оруулан худагаас гаргаж авлаа. Тэгтэл хавд хасар ахада мөргөн хэллээ. Би тэр дайсны чинь дарах тал дарыг. Хавиргаар нь унгавал хавд хасар надад муу. Түрүүгээр нь унгавал төрд муу. Араар нь унгавал ахад муу. Аль тийш нь унгав гэжээ. Богд эзэн сонсоод түрүүгээр унгавал төрд муу гэнэ. Төрд муу болвол туман олонд зовлон болно. Төрд муу байж үл болно. Арлуугаан унвал хаанд муу гэнэ. Хаан бол төрийн эзэн, төрийн эзэнд муу бол төрд бас муу, хаанд муу байж үл болно. Хавиргаараа унвал хавд хасар чамд муу гэнэ. Гагц чамд муу болвол эрхгүй хавиргалуулж унгаа гэж сарлаг болжээ. Хавд хасар цаа гэж хэлээд эзэн хорон дээрээс гараад хангай нутгийг чиглэн яваад маргааш шөглөөний наран ургахад улаан хадны урд зах дээр сарвайтан овооны энгэр иржээ. Тэр цагт хатан гол гэгч ихээ өргөн байлаа. Урд захын эрг нь сарвайтан овоон дээр байж, хойд захын эрг нь молцог хошууны овоон дор байж гэнэ. Хавд хасар молцог хошуун овоон дээр гарч суугаад нар шинхээс эхлээд номаа тэлэн татаж маргааш шөглөө нар гартал дуулж гинтэй. Тэр арваалж хар эмгэн гэгч далай нуур шар хулсны бөхтөр хот гэдэг их хоттой байжээ. Хотны хоорой дээр гараад хавд хасрын дуулахыг гайхан чагнаж гинэ. Тэгээд ийм сайхан дуулдаг залуу нэг шөнчин дуулаад суунаа гэдэг юу болж байна вэ? Би энэ харъя гэд хотны хоорой дээр гүн гарч наран зүгтс сарвчилж хартал хавд хасар тэрнийг хажуу тал руу харваад унахчих гинэ. Харваалж хар эмгэнч хавд хасарт харвуулснаа мэдчихэ. Тэрээр
Сарь завсагт дайрагдсан ч газарт хүрлгүүгээр босч чадвал дахин ам ордог чадaltaй байж л дээ. Хавд хасрын сум доногдод унах үедээ хотонгийн ирмэг дээр ургасан нэг бут хамхуулаас зуураад автал хамхуул нь булгараад доош унжээ. Ингээд арваалж хар амгин газар тунаад үхих өмнө хамхуул чи ургаан ург хавар болвол үнцэрэм булгар хар хонь битгий 100 хүр хар толгойд хүн 100 нас битгий хүр хавтах хасрын үрэн тасар гэж хараал тавьсан нь ёсоор биелсэн гэдэг. Чингис хааны хажуугийн нэг улс Чингистэй дайтаа дийлэгдсэн байна. Тэр улсын хаан гуйж гинэ. Энэс хойш бид танд алдахгүй. Бид танд нэг хэсэг газраа өгье гэхэд Чингис хаан бодож угаад. Тэгвэл би танаас нэг бол нэг морны газар авна. Эсвэл нэг сумны газар авна. Айлын нөхөө чи өөрөө тогтоо. Гэтэл тэр улсын хаан боджээ. Нэг морны газар өгье гэвэл Чингис өдөртөө 1000 газар явдаг мор захаа саваад би байх энэ болохгүй. Нэг сумны газар өгье. Тэд хэдийл хол газар харвч чадав гэж бодоод нэг сумны газар өгье гэж. Тэгэхээр Чингис хаан Хавтасрыг харав гэж гэнэ. Хавтасар нэг хашгир бол 1000 газрын дотор хүн малын зүрхэд дэлбэрж өгдөг сүрхий баатар хүн. Ингээд Хавтасар өглөөнөөс эхлээд нумаа тэлж өдөө болоход харавжээ. Тэр дийлэгцэн улсын дотор бас нэг харав бол 1000 газрын хүн малыг өхүүлдэг сүрхий баатар хүн байж л. Тэгээд дэшээ харвал Хавтасрын харавсан хүрцэн энтэй сум нь унах маяггүй шуугж байх юм гин. Тэр баатар аяа энэ сум манай улсын цаана гартал явах нэ гэж сандраад номоо амгуута хасрын сумыг харваад яг онож балхаж нуурын тэнд унгаж орхилоо. Ингээд Чингисийн газрын зах түүгээр тогтсон гэдэг. Хүүхдүүд та нартай өнөөдөр Хавтасрын домгийг ярьж өглөө. Ардын бүтээл сургаал төгсөх гэж байдгүй шиг ардын схиосон үлгэрүүд дуусах гэж үвэ. Энэ үлгэрийн сургаалыг эндэж бүү мартаарай. Маргаашийн үлгэр болтол багчуу дүүнэр мань баяртай.